Гамшигын хэмжээнд хүрчгээд байгаа агаарын бохирдлыг бууруулахын тулд улсаас байж болох бүхэл арга хэмжээг авч байна гэж хэлэхэд хэлцдэггүй. Гэвч агаарын бохирдол тэр хэмжээгээрээ буурахгүй байгаа харамсалтай үзүүлэлт гарч байгаа юм. Үүний гол буруутан нь иргэд гэж цэвэр агаар сангийн мэргэжлэнүүд үзэж байгаамаа. Иймээс эх хонд төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй түүхийн үрс төлж байгаа айл өрхүүдийг хотоос албатан гаргахаар болсон байна. Аливаа өвчнийг эдгэхийн тулд эхлээд оншин тогтоох хэрэгтэй байдаг. Үүнтэй адил агаарын бохирдлыг бууруулахын тулд түүнийг үүсгэж байгаа гол шалтгааныг эхлээд тогтоох хэрэг мэргэжлэнүүдэд гарсан. Ингээд тэд түүхийн үрс төлж байгаа нь агаарын бохирдлыг үүсгэж гол шалтгаан болохыг тогтоогоод байгаа. Үүний эсрэг эмчилгээ болгож өнгөрсөн жил бүрэн шаталтай 70,000 зуухыг нийслэлийн иргэдэд төрөөс давхар татаас төлөн мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хямдралтай үнээр тараасан. Энэ жил мөн адил 70,000 зуухыг дээр хэлбэрээр тарааж байгаа. Хязгаарлалтын бусд бол хагас коксон болон урдсан шахмал түлш нийлүүлж байгаа. За өнгөрсөн жил бол 8,000 тонн боловсруулсан түлш нийлүүлсэн бол энэ жил бол 13,000 тонн боловсруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөд байгаа. Энэ ажил нь ч одоо живдрээд явж байгаа нөөц бол хангалттай байж байгаа. Тэгэхээр мянганы сорилтын сангийн хөнгөлөлттэй бас агаарын бохирдлыг бууруулах зуухны төсөл хөтөлбөр энэ оноор дуусч 140,000 айл өрх бүрэн шаталтай хас үлзий зуухтай болсон гэсэн үг. Үүн дээр нэмээд засгийн газар цэвэр агаар сангийн санхүүжилтээр Канада технологийн усан халаалтын 20,000 зуухыг энэ оны 12 дугаар сард багтаан бас л хөнгөлөлттэй үнээр тараахаар боллоо. Ингээд засгийн газраас нийслэлийн 160,000 айл өрхийг агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт хамруулж байна. Нийслэл 180,000 айл өрх гэр хороолд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Дээр хэлсэнчлэн 160,000 айл өрх төсөл хөтөлбөрт хамрагдсан гэж үзэхээр цаана нь 20,000 айл өрх үлдэж байгаа. Эдгээр айлуудын хувьд шалны халаалт хийн болон намдаалтын зуух ашиглаж байгаа гэсэн судалгаа бий. Ингээд нийслэлд түүхийн нүүрс төлөх айл өрх үлдэхгүй болж байна. Засгийн газраас дээрх бүх нөхцлөөр хангасан харин одоо хэрэгжилтийг биелүүлэх иргэдийн ухамсарын асуудал агаарын бохирдлыг хэрхэн бууруулахыг харуулах үлдэж байна.